Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг томилог хүргэе. Их Британд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2 өдрийн айлчлалаа эхлүүлсэн байна. За түүний хувьд энэ удаагийн айлчлал нь Их Британи улсад хийж байгаа 2 дахь удаагийн чухал айлчлал болж байгаа гэдгийг онцолж байна. За энэ удаагийн айлчлалаар дамжуулан Их Британи Америкийн нэгдсэн улстай тогтоосон харилцаагаа улам бэхжүүлэхийг оролдож байгаа учраас ерөнхийлөгч Дональд Трампын сэтгэл нийцүүлсэн айлчлалыг хийхин тулд тус улсын зүгээс ихээхэн анхаарал тавьж байгаа юм байна. За энэ удаагийн айлчлалыг одоо болж байгаа газрыг бол сольсон байна. За өмнө нь бол гол төлөв төрийн айлчлалууд Бакингемийн ордонд болдог бол энэ удаа Виндзорын шилжилгээнд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг хүлээн авсан байна. 5 гарагт Их Британд хийж эхэлсэн энэхүү айлчлалыг хүрээнд Виндзорын шилжилгээнд хааны гэр бүл хүндэт гаруул морин цэргүүдийн хамт угтан авсан байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Marine One нэртэй нисдэг тэрэг цайзын эдлэн дэх Walled Garden нэртэй байгууламжинд бол газартахад Их Британий угсаа залхамжлагч хунтайж Уильям түүний гэргийг Кэтринаар Трампын гэр бүлийг тосон авч улмаар Их Британий хаан Чарльз 3 дугаар за мөн хатан Камиланаар түүнийг угтан авсан байна. За энэхүү хоёр улсын төрийн дуулалыг гიშгдүүлж байхад Трампын гэр бүл морин тэрэг цэрэг за далайчин нисгэгчдийн одоо цувааны хажуугаар өнгөрсөн байна. За ерөнхийлөгч болон хаан нарт цайзын дөрвөлжин хэсэг рүү очиж за хүндэт харуулын цэргүүдтэй мэдчилсэн ийм үйл явдал болж өнгөрсөн байна. За хааны гэр бүл түүнийг хүлээж авсан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Их Британд хийж байгаа 2 дахь удаагийн төрийн айлчлалын онцлог үйл явдал болсон байна. За энэхүү арга хэмжээнд нийтдээ 120 орчим морь 1300 орчим цэргийн албаа хаагч оролцож хамгийн том хэмжээний хүндэт харуулыг жагсаасан гэж мэдэгдсэн. За энэхүү сур жавхлантай энэ үйл ажиллагааг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сэтгэл нийцүүлэхээр зорилгоор бол зохион байгуулсан. За учир нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг сүр жавхлантай арга хэмжээнд дуртай учраас түүнийг гайхшруулах зорилгоор үүнийг зохион байгуулсан. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд Америкийг тэргүүн тавих бодлогыг хэрэгжүүлж байгаа. За үүний хүрээнд дэлхийн худалдаа аюулгүй байдлын тогтолцоонд дарамт учруулах ийм бодлогын өөрчлөлтүүдийг хийж байгаа учраас за түүнийг одоо таалалд нийцүүлэн Америкийн нэгдсэн улстай харилцаагаа сайжруулах зорилгоор энэхүү айлчлал ихээхэн анхаарал өгч байгаа. Дональд Трамп мигмар гаригийн орой Лондонд хүрэлцэн ирж Их Британд одоо эрэхтэй бас баяртай байгаа гэдгийг мэдгдсэн маш онцгой газар бол өөрийнх нь хувьд байдгийг онцолсон. Төрийн айлчлалын эхний өдөр нь Виндзорын шилтгэнд одоо зочилсон явдал нь Трампын сэтгэлийг хөдлөж за тэнд одоо урьсан явдлыг агуу нэр төрийн хэрэг гэж нэрлсэн байна. За Лондоны King's College-ийн Их Британий хаан цэцэглэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жорж Кроссын хэлснээр за энэ бол зүгээр нэгэн хин нэгний урилга биш харин энэ урилгыг бол хаан хатны зүгээс одоо өгсөн явдал нь бол Дональд Трампын хувьд чухал үйл явдал маш сэтгэл хөдлөсөн арга хэмжээ болсон гэж бодож байгаагаа мэдгдсэн байна. За Их Британий хааны гэр бүлийнхэн аль эртнээс бол улс төрийн одоо Их Британий улс төрийн амьдралд бол төдийлөн оролцдоггүй. Гэхдээ түүх уламжлал за мөн сурч жавхлан одоо илтгэдэг ийм одоо чухал төрийн институт болж өгдөг. За энэ утгаараа бол гадны улсын ерөнхийлөгч ерөнхий сайд нар бол тэднийг урилгад бол ихээхэн тааламжтай ханддаг. За тийм учраас бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг тусгайлан одоо урьсан урилгаар одоо түүнд гардуулж за улмаар ерөнхийлөгч ийхүү одоо Их Британи улсад айлчилж авч байгаа явдал нь бол хоёр улсын хоорондын харилцааг сайжруулах за тэр дундаа Их Британий зөөлөн хүчний бодлогоор Америкийн нэгдсэн улсын одоо харилцааг сайжруулах гэж оролдож байгаагийн нэг хэсэг боллоо. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч мөн дэлхийн бусад удирдагчид бол Их Британд одоо ингэж айлчлахдаа Трампын 2 дахь удаага айлчилж байгаа шиг ийхүү нэр хүндтэй төдийлөн хүлээн авч байгаагүй. За энэ удаагийн айлчлал бол ихээхэн анхаарал хандуулж байгаа нь бол Их Британий гэр бүлд бол одоо чухал анхаарал тавьсан үйл явдал болж байна. За Трампын зүгээс ч гэсэн хааны гэр бүлд хайртай дуртай гэдгээ бол нугаагүй байна. За Трампын хувьд яг албан ёсны хэлэлцээрүүдийг бол Их Британий ерөнхий сайд Кэр Стармертэй хийхээр төлөвлөж байгаа. Пүрэв гарагт хэд бол уулзсан. За энэ үеэр Их Британи Америкийн нэгдсэн улсын хоорондын технологийн шинэ хэлэлцээрийг танилцуулах юм байна. За Их Британий засгийн газар энэхүү хэлэлцээр болон Америкийн нэгдсэн улстай технологийн салбарын компаниудтай олон тэрбумын хөрөнгө оруулалт авах юм сонирхолтой байгаа. За энэ хүрээнд бол талууд яриа хэлцээгээ өрнүүлэн за мөн дэлхийн нийтэд тулгамдж байгаа асуудлуудын талаар хоёр орны удирдагчид мөн яриа хэлцээ өрнүүлэн за үүнд Украин ойрхон дорнд болон НАТОгийн ирээдүйн талаар бол талууд санал зөрүүлэлттэй байгаа байдлаа нэгтгэх асуудал дээр анхаарч ажиллахаар төлөвтэй байна. За мөн цаашдаа ч гэсэн Америкийн нэгдсэн улсын
одоо Атлантад амлсан харилцаанд бол Их Британий үүрэг чухал учраас энэхүү одоо холбоотны за мөн одоо уламжлалт түүхэн харилцаатай улстай харилцаагаа хөгжүүлэх за ах トゥ угийн одоо гэж яригддаг энэ харилцааг одоо цаашид хадгалан үлдэх нь бол Америкийн нэгдсэн улсын бүс нутаг за мөн трансатлантын харилцааг хөгжүүлэхэд бол чухал үүрэгтэй учраас энэ чиглэлд Их Британиг бас хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхол байна. За нөгөө талаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын бодлогын хувьд Америкийн эрх ашигыг нэгдүгээр тавих ийм бодлогыг хэрэгжүүлдэг. За энэ утгаараа бол худалдааны алдагдaltaй орнуудтай худалдааны алдагдлыг бууруулах за ингэхдээ тарифаар далайлах бодлогыг хэрэгжүүлж байгаа. За энэ нь бол дэлхийн олон оронд бол худалдаанд сөрөг нөлөөллийг авчирч байгаа. За тийм учраас Америкийн нэгдсэн улсын тогтоосон тарифыг аль болох бага байлгах зорилгоор улс орнууд яриа хэлэлцээ өрнүүлж байгаа. Их Британи ч гэсэн мөн адил одоо энэ чиглэлд Америкийн нэгдсэн улстай хамтарч ажиллах сонирхолтой байгаа учраас энэ удаагийн яриа хэлэлцээг тухайн одоо асуудалд голчлон чиглүүлэхийг одоо оролдож байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалыг бүгд талархан хүлээн авсангүй. За энэ Их Британий нийгмийн зарим бүлэг бол энэ айлчлалыг эсэргүүцэж байгаа юм. За энэ утгаараа мегмар гарагт Lead by Donkeys нэртэй компанид ажлын бүлэг Виндзорын шилтгэн дээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хөргийг өлгсөн байна. За энэ одоо хөргийг өлгөхдөө Дональд Трампыг Жеффри Эпштейнтэй хамт болоо зургийг нь байрлуулах байдлаар өлгсөн байна. За Жеффри Эпштейний хувьд санхүүч одоо мэрэгжилтэй. За түүний хувьд бас олон одоо нийгмийн хүчирхэг бүлгүүттэй харилцаа холбоо тогтооход насанд хүрээгүй хүүхдүүдийг ашигладаг. За тэднийг бол хүчирхэг хүмүүстэй одоо бэлгийн харилцаанд оруулах замаар өөрийн хүссэн одоо бодлогын үр дүндээ хүрдэг гэсэн ийм одоо зүйлээр бол буруутгаж байгаа. За энэ хүү гэмт хэрэг нь одоо илэрсний дараа амиа хорлсон. За түүний одоо бас үлдээсэн тодорхой баримтчгуудыг ил болгох ийм шаардлага үүсэж байгаа. За Дональд Трампыг ерөнхийлөгч болохоос өмнө Эпштейнтэй холбоотой байсан гэсэн мэдээллүүд цацагдж байгаа. За мөн Их Британий гэр бүлийн одоо гэр бүлийн зарим гишүүн бол Эпштейнтэй холбоотой асуудлууд үүссэн. За тэр утгаараа бол энэ хоёр хүний хөргийг энэхүү Виндзорын шилтгэн дээрх цамхаг дээрээс үлгэж олон нийт эсэргүүцлээ илэрхийлсэн байна. За ихэнх төрийн айлчлууд бол гол төлөв түрүүнд дурдсан Бакингhamын ордонд болдог бол энэ удаагийн айлчлал Виндзорын ордонд бол болж байгаагаар онцлогтой. За Виндзорын ордон шилтгэн нь Лондонгийн төвөөс баруун дэш 40 км-ийн зайд оршдог 30 гаруй мянган хүн амтай түүхэн ийм газар юм байна. За энэ бол яагаад энэ байдлыг бас энэ газрыг сонгосон явдал нь олон улсын өнөөгийн нөхцөл байдал хурцтаж байгаа энэ үед Дональд Трампын одоо айлчлал болж байгаа. За энэ утгаараа бол энэ одоо ерөнхийлөгчийг хамгаалах айлчлалыг хамгаалахад бол илүү хялбар байх зорилгоор бол энэ газрыг сонгож авсан. За мөн өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын Юта мужид Трампын одоо холбоотон гэж нэрлэгдэх Чарли Кёрк нэртэй хүнийг бол буудан хороосон. За үүнтэй холбоотойгоор Дональд Трамп ерөнхийлөгчийн аюулгүй байдалд бол ихээхэн ийм хохирол учирч болзошгүй эрсдэл бүхий нөхцөл байдал байгаа учраас энэхүү бас газрыг сонгож аюулгүй байдал хамгаалтыг хангах зорилгоор сонгосон байгаа юм байна. За мөн Дональд Трампын хувьд анхны төрийн айлчлалаа 2019 онд бол хийж байсан. За ингэхдээ бол түүнийг парламентын ордны гадаа гудамжаар олон мянган хүн бол тухайн үед нь эсэргүүцэж за мөн жихцүүлсэн авраг том нялх хүүхдийг дээр бол Трампын толгойг байрлуулж эсэргүүцлээ илэрхийлж байсан. За энэ одоо айлчлалтай холбоотойгоор бас олон нийт санал бодлоо илэрхийлж байгаа. Ухаалах юм бол Netflix нэртэй стриминг одоо суугаар гарсан телевизийн олон ангит кино болох Crown нэртэй киноны зөвлөх түүхч Роберт Леси хэлэхдээ Виндзор бол Лондонгоос илүү түрээ айлчлал хийхэд одоо зураг авахд бол фотогенический гэж нэрлэгдэх ийм одоо газар учраас энэ орчныг сонгосон явдал нь бол Букингhamын ордноос илүү сайхан фасадтай одоо харагдах боломжтой гэж үзэж байгаа юм байна. За дотор нь хэдийгээр уйтгартай ч гэсэн энийг бол бас дотор нь засварын ажил бол хийгдэж байгаа учраас Дональд Трампын хувьд Бакингhamын ордон гэхээс илүү Виндзорт байх нь илүү одоо айлчлалын хувьд ач холбогдолтой гэж бас үзэж байгаа юм байна.